За өнөөдөр би та бүхнийг өөрийнхөө галтгооны өрөөндөө урьж байна. Өнөөдрийн зөвлөгөөгөө би ер нь хүн хэдийн хэмжээний давс хэрэглэх ёстой юм бэ гэдгийг ярилцъя гэж бодсон. Түүнээс гадна одоо энэ дэлгүүрт янз бүрийн бас давснууд байна. Аль давсны илүү одоо эрүүл мэндэд ашигтай юм бэ гэдгийг ярилцъя гэж бодсон. Тэгээд 3 дугаарт ер нь баг эмчтэр очиход ихэнх эмчнэр баг давстаа одоо хоол хүнсийг хэрэглэе гэж хэлдэг. Тэр нь ямар одоо эрүүл мэндийн ач холбогдолтой юм бэ гэдгийг ярилцъя гэж бодсон юм аа. Тэгээд сүүлд нь би өөрийнхөө дуртай маш энгийн хялбар тийм салаад хийж үзүүлье гэж бодсон юм аа. За тэгээд давсны тухай ярилцъя гэж бодсон. Давс болохоор аль бүхний ширээн дээр байж байдаг. Давс одоо хоол хүнсний одоо гол амтлагч юм байгаа. Давс нь болохоор натрий хлорид. Тэгээд ер нь хэдийн хэмжээний давс хэрэглэх ёстой юм бэ гэхээр Америкийн одоо зүрхний ассоциацаас судалгаа хийгээд үзэхэд хүн өдөрт одоо баг энэ жижиг халбаар тал хэмжээний л одоо давсыг өдөрт хэрэглэх ёстой юм байна. Энэ болохоор одоо 1300 мг давс хэрэглэнэ гэж байгаа. За хэдүүлээ тэгээд одоо нүдэрээ ингээд ер нь одоо хэмжээд үзэхэд хэр их хэмжээний юм байдгийг байна гэдгийг үзье л да. За ингээд хийхэд энэ хэмжээ нь болохоор 1300 мг буюу ийм орчин одоо давс хүн өдөрт хэрэглэх ёстой юм байна. За тэгээд хэрвээ энэс дээш хэрэглээд ирэх юм бол 2300 мг орчим болж байгаа юм байна. Энэ хэмжээний давс хэрэглэж байгаа хүн байл ер нь нэлээд шоргог хоол иддэг хүн байх юм байна. Тэгээд мэдээж энэ халбыг одоо би бүр дүүргээд овоолчихъя л да. Энээс одоо нэлээд овоолцсон байхад ийм их хэмжээний болохоор одоо 3000 гаруй одоо миллиграмм давс хэрэглэж байгаа хүн байна. Энэ хүн байл бас одоо давсныхаа хэмжээнийг нэлээд хасах хэрэгтэй юм байна гэж үзэж байна. За ингээд одоо бүгдээрээ харчлаа ер нь хүн хэдийн хэмжээний давс хэрэглэх хэрэгтэй юм байна гэдгийг мэдчихлээ. Ер нь л хүнсний халбаар одоо жижиг халбаг гэж ярьдаг штэ. Тал халбаг байх хэрэгтэй юм байна. Ийм хэмжээний давсыг хүнд одоо хэвэн хэрэглэе гэж үзэх юм байна. За тэгээд дэлгүүр болохоор биднес янз бүрийн давснууд байдаг. Тэгээд одоо алийг бас эрүүл мэндэд одоо хэрэгтэй давсаа сонгох гэж үздэг. Тэгээд хэдэд одоо гол 3 янзын давс байгаа. Биднээс хэрэглэдэг хоол хүнсэд одоо нарийн ширхтээ цагаан давс гэж байгаа. Энэ нь болохоор одоо яг л одоо давсал энэ дотор байгаа өөр одоо онцгой хими элементүүд байхгүй. Ихэнх давсууд л одоо йоджуулсан давснууд байдаг. Сүүлийн үед бас 2 янзын давснууд их гардаг болсон. Нэгдүгээр нь болохоор энэ Himalayan Pink Salt гэдэг бас их нэлээ одоо хаа явсан газар бас нэлээ гардаг болсон. Харьцангуй энэ давсаа энгийн өдөр тутмын давсаа бол жоохон үнэтэй давс байгаа. Тэгээд Sea salt гэдээ бас шинээр иймэрхүү давснууд бас гарсан байгаа. Тэгээ Монголд бас биднээс мэддэг Jans давс гэж бас байдаг тий. Тэгээд ер нь энэ одоо Sea salt, Himalayan salt энэ салтууд одоо энэ энгийн давснаас юугаар ялгаатай юм бэ гэд ер нь ард талын шошгыг уншаад үзэхэд бас л мөн адилхан одоо давстай натрий хлоридтай гэхдээ одоо энэ давсыгаа одоо яг одоо өдөр тутмын давсыгаа бодвол бага зэргийн бага хэмжээтэй тэгээд одоо эрдэс минералууд ихтэйгээр одоо онцлог юм байна. Жишээлбэл одоо энэ Himalayan salt-т нь болохоор магнезиум, калий тэгээ бага зэргийн төмрийн элементүүд байдгаараа ийм одоо пинк буюу ягартар туяа өгж байгаа юм байна. Тийм болохоор одоо бас биед давснаас гадна илүү бас одоо минерал эрдэс давс одоо элементүүд байгаагаараа илүү онцлогтой одоо эрүүл мэндэд илүү ашигтай болж эхэлж байгаа байна. Тэгээ бас sea salt нь мөн адилхан илүү одоо калиум илүү байдаг учраас бас эрүүл мэндэд одоо энэ давсаа бодвол илүү одоо ашигтай босноор одоо илүү одоо хүмүүс хэрэглэх дуртай болсон юм байна. За тэгтээ одоо мэдээж ямар ч давсаа бас л одоо тэр хэмжээний л хэрэглэн гэсэн үг шүү дээ. Энэ нь одоо илүү одоо эрүүл мэндэд хэрэгтэй гэдэг илүү хэрэглэх биш. Мөн л адилхан одоо өдөрт одоо хоолны жижиг халбаараа тал хэмжээний л давс хэрэглэх ёстой шүү гэдгээ
сайн харж агараа. За тэгээд баг давсэст одоо хэрэгснээр эрүүл мэндэд хамгийн гол нь зүрх судасны үйл ажиллагаа даралтыг бууруулах одоо маш чухал үр ашигтай байдаг. Одоо даралт өндөртэй хүмүүсээ бүгдээрээ мэдж байгаа. Манай эмчээр нь сулхан давстай хоол идэрэй гэсэн гэж зөвлөсөн байдаг. Тийм болохоор ер нь давс багтаа тусам даралт баг талтай байна. Тийм болохоор ер нь давсыг баг л хэрэглэх юм байл одоо эрүүл мэндэд ашигтай. Түүнээс гадна давсыг одоо хэд хэдэн одоо юутай нэртэй гэдгийг бас анхааруулъя гэж бодсон. Давс нь болохоор содиум гэж байгаа. Тэр нь болохоор бас л одоо sodium soda гэж байгаа. Тэрний хэмжээг заавал одоо энэ шошоо ямар нэгэн хүнсний канцерлсан зүйлэг авахд заавал тэр одоо sodium soda гэсэн одоо тэр сода нь хэв зэрэг орсон байдаг гэдгийг заавал харах хэрэгтэй. Өндөр л авах юм бол мэдээж одоо маш их давслаа зүйл ээ гэж анхаарах хэрэгтэй. За тэгээд одоо би тамс салаата хийж үзүүлэе гэж бодсон. Миний энэ салаат тэгээд бас л хялбар, энгийн, давс багтаа одоо энэ ямар ч одоо хоолтой ил зогцсноо. Энд дээр юудасаа бас л хэдхэн зүйл орно. Өрцөө орно, авокадо, миний дуртай авокадо, тэгээд салантра, гоё нэртэй салантра, тэгээд нэг ганц помидор авахд болно. За тэгээд би одоо юмнууд бэлдээд ахъя. За ингээд би салаатных юмнууд зүйлсэдэг бэлтчихлээ. Миний салаатанд ногоо хүрцээ, помидор, авокадо, тэгээд салантра орно гэж ярьжсэн. Юмнуудаа сайхан бэлдээд хөшгөлөө тавьсан. Ерөөсөө бүгдийг сайхан хойлоод. Тэгээ энэ салаатны онцлог нь болохоор лимоны жуусээр амталж байгаагаар онцлог. Тийм болохоор ялангуяа зуны цагт хуушууртай, бууцтай, бусад одоо засны төрлийн хоолтой байл сайхан зогцсон. Эсвэл одоо хүүхдүүд чипс яадаг штэ, чипсэндээ ингээд дүрээд энэ салаатаа идэхэд тэгэл айгуу гоё юм аа. За тэгээд тал лимоно би ингээд ирчсэн байгаа. Лимоно сайхан шахаад нэг халбаг авахд болно. Лимоно яатсан. Энэ лимон дээр нь жоохон давс хийгээд за тэгээд black pepper хар перц хийгээд за ингээл энэ салаатны одоо дрессинг буюу амтлагч нь болчихж байгаа. За ингээд энэ салаат хамгийн гол нь лимоны үнэр нь их сайхан, салантратайгаа нийлэхээр бүр сайхан болоод тэгээд сайхан тийм хөнгөн лимон их гоё амтагдсан, салантра тийм гоё амтагдсан ийм салаат болно. За ингээд өнөөдрийнхөө товч зөвлөгөөгөө өндөрлөе. Та бүхэнд эрүүл мэндийг хүсье. Тэгээд ер нь энэ удаагийн зөвлөгөөгөөр та бүхэн юу ойлгосон гэхээр тэгээд хэдийн хэмжээ загас хэрэглэхээ гэж асуухад ер нь одоо цааны жижиг халбагаар талыг л хэрэглэх юм байх шүү гэдгийг одоо үргэлж анхаарч санаж яваарай. Тэгээд нөгөө бусад давснууд нь болохоор тэр sea salt, Himalayan salt-ууд одоо бусад зүгээр энгийн давснасаар юугаа ялгаатай гэхээр ердөөсөө л минерал одоо эрдэс минерал илүү байдгаараа л одоо онцлог юм байна. За ингээд дахин уулзахдаа баяртай. Сайхан амарцгаагаарай.